За сайн байцгаана уу. За хамгийн ихний хичээл та бүхэндээ дансны талаар тайлбарлая. За нэгтлэн бодох бүртгэл дээр ажил гүйлгээ хөтлөхөд заавал дансаар нь кодлох шаардлагатай байдаг. Гүйлгээ болгоны ардталт код байдаг. Энэ код нь яг ямар учиртай вэ гэвэл тухайн гүйлгээг өдөр тутамд хийж байгаа гүйлгээг санхүүгийн баланс буюу нэгтгэж тайлангийн нэгтгэж гаргахын тулд код ашигладаг байна. За бидний жишээн дээр хамгийн ихний шийдэн дээр энэ баланс гэсэн шийт байна. Тэгээ би та нарт балансыг энгийн байдлаар ойлгуулъя. За баланс гэдэг маань бидэрт одоо энэ харагдаж байгаа дүрс маань санхүүгийн тухайн компанийн санхүүгийн байдлын эхний үлдэгдлийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгээ баланс гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ гэвэл тухайн байгууллагын хөрөнгийн одоо актив тал гэж байгаа. Пассив актив тал гэж хоёр хэсэг байгаа. Энийг болохоор тэнцэл баланс гэдэг маань өөрөө тэнцэл гэсэн үг шүү дээ. Активд нь болохоор тухайн байгууллагын хөрөнгийн мэдээлэл байгаа. Мөнгө хөрөнгө, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө ч юм уу. Пассив талдаа яг юу вэ гэвэл энэ хөрөнгө маань ямар их усүрээс бүрдсэн бэ гэдэг энэ тэнцвэрийг харуулж байгаа гэсэн. Одоо энэ зурган дээр болохоор хоёулаа 3 сая 100, 3 сая 100 гац. Тэгэхээр энэ компани жишээн дээр яаж яах вэ гэвэл компани нийт хөрөнгийн хэмжээ 3 сая 100. Энэ хөрөнгө маань ямар их усүрээс бүрдэж байгааг бол өөр төлбөр 200 мянга. Өмнөх үеийн хоримтлагцсан ашиг сая 400, тухайн байгууллагын эзний өмч сая 500 гээд ийм байдлаар илэрхийлэгдэж байгаа юм байна. За тэгээд энэ балансын талаар дэлгэрэнгүй тайлбарлаад явна хичээлийн явцад. За бүр наривчлаад тайлбарлах юм бол яах вэ гэвэл одоо энэ бидний эхний жишээн дээр эхний үлдэгдэл өгсөн байна гэсэн шүү дээ, тэ? Компани тухайн хөрөнгийн эхний үлдэгдэл байдал нөхцөл байдал гэсэн үг харагдаж байна гэсэн үг. За мөнгө хөрөнгө гэхэд жишээлбэл дотроо харилцах касс гэдэг олон задрах боломжтой. Авлагч гэсэн авлагатай харилцагч бүрээр задрах боломжтой. Тэгээд энэ балансын маань дэлгэрэнгүйгээр задал бүртгэдэг зүйл юу вэ гэвэл гүйлгээ баланс байгаа. За энэ 2 дугаар шийдэн дээр харагдаж байна. Гүйлгээ балансан дээр за бидний жишээгээр бол одоо жишээлбэл касс харилцах маань 2 сая 500 мянган төгрөгийн ихний үлдэгдэлтэй байна. За энэ 2 сая 500-ийн ихний үлдэгдэл задарч харагдаж байна. Тэгэхээр энэ балансан дээр байгаа бүх дансны ихний үлдэгдэл гүйлгээ баланс дээр дансаараа задарч харагддаг гэсэн үг. За одоо энэ дээр жишээлбэл ихний үлдэгдэл энэ хэсэг байна. Пассив буюу хөрөнгийн ихний үлдэгдлүүд ингээд задаргаа бүрээр тухайн данс бүр кодтойгоо дансны нэртэйгээ ихний үлдэгдэлтэйгээ ингэж харагдаж байна гэсэн гүйлгээ балансан дээр. За пассив буюу пассив данс буюу өглөгийн данс, эзний өмч, өмнөх үеийн хоримтлагцсан ашигын данснаар ингээд харагдаж байгаа үлдэгдлүүд нь. Гүйлгээ балансыг ерөнхий том дүр зургаар нь харах юм бол эхний үлдэгдэл, данс болгоны эхний үлдэгдэл болоод гүйлгээ, тухайн тайлан хугацаанд гарч байгаа ажил гүйлгээг бас харуулдаг байгаа. За ажил гүйлгээ ингээд журнал дээр буюу өдөр тутмын бүртгэл дээр ажил гүйлгээ бүртгэдөө явхад гүйлгээ балансан дээр байна. Гүйлгээн дээр тухайн гүйлгээнүүд кодоор татагдаж орж ирдэг байгаа. За тэгээд гүйлгээн дээр ажил гүйлгээ гарсны дараа тухайн тайланд үед ажил гүйлгээ гарсны дараа эхний үлдэгдлээс ажил гүйлгээний мэдээлэл нэмэгдэж хасагдаад эцсийн үлдэгдэл гэж гарч байгаа. За бүх дансан дээр яг адилхан зарчмаар бүртгэгдэх байгаа. Тэгэхээр тайланд хугацааны эхний үед үлдэгдэл байсан бол ажил гүйлгээ гарснаар гүйлгээний үлдэгдэл өөрчлөлт гараад эцсийн үлдэгдэл гэж гарч байгаа. Эхний үлдэгдлийн баланс гэж гарна, эцсийн үлдэгдлийн баланс гэж гарна. За энэ гүйлгээ балансаасаа хэрвээ тайлан болчлоо гэж үзэх юм бол эцсийн үлдэгдэл бэлэн боллоо гэж үзэх юм бол санхүүгийн байдлын тайлбар одоо энэ эцсийн үлдэгдлээс бидний баланс гэдэг эхний шийдэн дээр харагдсан шиг эцсийн үлдэгдэл бас ингэж харагдах байгаа. Энэ талаар хичээл дараагийн хичээлийн явцад санхүүгийн байдлын тайлан яаж гарч байгааг та нар жишээгээр тайлбарлах болно. За тэгэхээр бид нэр ажил гүйлгээ яаж гүйлгээ баланс дээр тусгагдах юм бэ? Ер нь ажил гүйлгээний хийх явцад дансны мэдээлэл яг ямар хэрэгтэй байдаг юм бэ? Яаж тусдаг юм бэ гэдгийг наривчлаад тайлбарлаж өгье. За урьдчилан жишээ өгсөн байгаа. За энэ компани жишээн дээр болохоор кассанда мөнгөтэй, харилцагтай мөнгөтэй хоёр данс мөнгө хөрөнгө ашигладаг юм байна. За эхлээд хэдүүлээ кассан дээр ажил гүйлгээ хэрвээ гарсан гэж төсөөлье. За эхний жишээ за касс гэдэг кассын дэлгэрэнгүй хуулга байна те. Өгөгдсөн байна. За энэ дээр ингээд доошо касс ажил гүйлгээ өдөр тутамдаа бүртгэж явах боломжтой. Компаниуд кассаа ингэж бүртгэж байгаа, харилцаагаа бас доошо ингээд цуулаад бүртгэж байгаа. Кассын бүртгэл дээр юу байна вэ гэвэл
данс болгоны бүртгэл дээр байна гэвэл эхлээд эхний үлдэгдэл байна. Тэгэхэд дебет кредит дээр тухайн өдөр бүрийн ажил гүйлгэнүүд гараад эцсийн үлдэгдэл гараа явна гэсэн үг. За энэ ажил гүйлгэн дээрээс яаж гүйлгээ баланс руу гүйлгэний мэдээлэл маань татагдгийг жишээгээр тайлбарлая. За хамгийн ихний гүйлгээ 1 сарын 7-нд харилцах руу мөнгө тушаав гэж байна тий. Харилцахын маань данс 110-101 байгаа. Касын маань данс энд харагдаж байна. Касын өөрийнх нь данс болохоор 100-101. За энийг гүйлгээ баланс дээрээс харъя. Касын данс нь болохоор 100-101 энэ байна. Харилцахын данс маань 110-101 гэдэг. За касын маань эхний үлдэгдэл 2 сая байгаа. За касаас мөнгө хасагтаад харилцах руу орсон учраас харьцан дансан дээр 110-101 буюу харилцахын дансыг өчөж өгч байгаа. Касан дээрээс мөнгө хасагдаж байгаа учраас кас кредитээр хасагддаг учраас 500 сая төгрөг кредит дүн дээр нь бичсэн байна. За 2 сая төгрөгийн эхний үлдэгдлээс 500 сая төгрөг хасагдаад сая 500 сая төгрөгийн эцсийн үлдэгдэл болж байна. За бид нар болохоор эхний ээлжинд зүгээр анхан шатны бүртгэл дээр яаж бүртгэдэг жишээг тайлбарлаж байгаа учраас харилцах дээр одоо энэ гүйлгээ маань яаж тусч байгааг харилцахын шийдэн дээр очиж харъя. За эхний гүйлгээ сая бидний хийсэн гүйлгээ энэ бичигдэх ёстой. Одоо болохоор бид нар харилцах буюу энэ үндсэн дансан дээр харилцахын данс угааз харилцахын бүртгэлийг саяны каст дээр хийсэн бүртгэл харилцах дээр яаж тусахыг жишээгээр авъя. За 1 сарын 7 байх хэрэгтэй энэ өгнө. 1 сарын 7-нд касаас харилцах руу 500 сая төгрөг тушаагдсан байна. За касаас бэлэн мөнгө төлөвөө гэж байна. Тэнгүүд за энэ харилцахын дансанд маань касаас мөнгө орсон учраас харилцан данс нь эсэргээрээ касын данс байна. Харилцахын дансан дээр мөнгө орсон учраас дебитээр нэмэгдэнэ гэсэн үг 500 сая төгрөг нэмэгдэж байна гэсэн үг. За тэгээ харилцах маань эхний үлдэгдэл нь 500 сая байж байгаад касаас 500 сая төгрөг орсон учраас үлдэгдэл нь сая төгрөг болж байна. За одоо нэг гүйлгээний ардтал тийм хоёр давхар бичлэлт явагдаж байна гэсэн үг. Яг цаад утгыг ойлгох юм бол. За энийгээ болохоор одоо журнал дээр яаж бичигдэж байгааг бас харъя хэдүүлээ. За журнал дээр за 2020 оны нэг энэ гүйлгийг хийж үзсэн дэлгэрэнгүйгээр 2020 оны 01 сарын 07-нд касаас харилцах руу мөнгө тушаасан байгаа тийм. За энэ дээр бичиж байна. Касаас харилцах руу мөнгө тушаав. За ингээд гүйлгийн утгыг өрчлөө. Үндсэн данс бид нар кас хийж байгаа учраас касын дансаа бичээ. Харилцан данс маань юу гэвэл харилцахын данс байгаа тийм. Бид нар харилцахын дансыг дахиад эндээс харж болно. 110-101. За журнал дээр очлоо. Харилцан данс маань 110-101. За манай энэ програмын жишээн дээр яаж ийм бол үндсэн данс маань касын данс учраас үндсэн дансныхаа дебит мөнгөн нөгөө өчгтөө үндсэн дансныхаа дансаа харна гэсэн үг. За үндсэн данс касын данс учраас кас дээр очиод кас дээр маань мөнгөн дөм маань кредит дээр өчгдсөн шүү дээ тий. Тэгэхээр журнал дээр мөнгөн дөнгө кредит дээр өчнө гэсэн үг. 500 сая төгрөг бичээ. За ингэ бичлээ. За ийм анхан шатны гүйлгээний мэдээлэл байна гэсэн үг. Баримтын дугаартаа огнотоо гүйлгээний утгатай кас харилцахын данс хоёр харьцсан гэдэг нь үндсэн данс харьцан данс дээр мэдээлэл нэ. Касаас мөнгө гарсан учраас кредит гэдэг. За гүйлгээг нэмье. За гүйлгээг нэмэнгүүт журнал дээр маань давхар бичлэлд ороод ирж байгаа. За давхар бичлэлтэй тус бүр дээр харъя. Эхний мөр дээр юу вэ нэгвэл касаас үндсэн данс дебитээр нь үндсэн данс байгаа тийм. Касаас 500 сая төгрөг гарсан гэж илэрхийлж байгаа. За харьцан 2 дугаар мөрөн дээр юу илэрхийлж байгааг бол үндсэн данс нь харилцах үед харилцах руу нөгөө 500 сая төгрөг дебитээр орсон гэсэн үг. Энэ дансны мэдээлэл энэ кодын дагуу гүйлгээ баланс руу ер нь бол мэдээлэл татагдж байгаа гэсэн үг. За энэ гүйлгээ баланс руу яаж татагдсныг очиж харъя. За гүйлгээ балансан дээр яаж ийнэг бол саяны энэ гүйлгээний мэдээлэл ороод ирсэн байгаа. Гүйлгээ гэсэн талбар дээр каснаас 500 сая төгрөг хасагдсан, эсвэргээрээ харилцах дээр 500 сая төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Кас 2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжгаад 500 сая хасагтаад сая 500 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Харилцах руу мөнгө орсон учраас харилцах 500 сая төгрөгийн ихний үлдэгдэлтэй байжгаад 500 сая төгрөг ороод сая төгрөгийн эцсийн үлдэгдэлтэй болсон. Гэх мэтчлэн нэг гүйлгээ хийхэд л нэг данс хасагдаж нөгөө данс нь нэмэгдэж байдаг. Энийг л гүйлгээ баланс гэдэг байгаа байхгүй юу? Өөр янз бүрийн данс гүйлгээ байж олон жишээгээр. За дараагийн жишээг харж үзье.
За дараагийн жишээ юу байсан бэ гэвэл за харилцагаас дансны өглөг төлсөн гэж байгаа. За дансны өглөг төлсөн гэд энэ дээр 310.101 буюу дансны өглөгийн данс үүссэн байна. За дансны өглөг гэсэн юун дээр очие. Гүйлгээ олонсон дээр дансны өглөгийн мэдээллийг харъя. Бидний жишээн дээр болохоор дансны өглөг маань 310.101 гэсэн тоодоор эхний үлдэгдэл нь 200 сая төгрөг байсан. Өглөгийн данс учраас үлдэгдэл маань кредит дээр бичигдэх ёстой. 200 сая төгрөг байсан. За тэгэхээр энэ өглөгөөсөө төлсөн байна. Тэгэхээр харьцан дансан дээр 310.101 харилцагаас мөнгөө төлж мөг 100 сая төгрөг гарч байгаа учраас кредит дээр очиж байгаа. За тэгээд сая төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаа 100 сая хасагдаад 900 сая болж байгаа. За одоо энэ дансны өглөг буюу энэ өглөгийн харилцагчийн мэдээлэл бас тусдаа бүртгэж явах ёстой. Ерөнхийдөө энэ яаж үр төлбөрөнд төлөгдөж байгаа ингээд касс харилцагтай адилхан. Тэгээд жишээгээр энэ өглөг 3 дугаар ягаан шийдэн дээр өгсөн байгаа. Дансны өглөг. Одоо бидний дансны өглөгийн бүртгэлийн хэсэг гэсэн үг. Тэгэхээр үндсэн данс маань 310.101 байна. Харилцагаас 500 сая төгрөг төлсөн байгаа жишээгээр. Тэгэхээр харилцагаас яаж төлсөн гүйлгээ маань орж ирж байгааг харъя. За 1 сарын 9-нд энэ кассаас биш энэ харилцагаас. За харилцагаас 100 сая төгрөгийн өглөг төлсөн байгаа. Харилцагаас өглөг төлөвөө гэж байна. За дансны өглөг дээр маань харилцагаас мөнгө төлөгдсөн учраас харьцан данс маань 110.101 байна. За тэгээд өглөг маань дебитээр буурч байгаа гэсэн. Тэгэхээр 200 сая төгрөгийн ихний үлдэгдэлтэй байж байгаад 100 сая төгрөг харилцагаас төлөгдөөд эцэг үлдэгдэл нь 100 сая төгрөг болсон байна. За тэгэхээр сүүлийн жишээний энэ хоёр гүйлгийг ингэж давхар өчлөлт хийж байгаа маань. За энэ журнал дээр бас яаж хийж байгаа гэдүүлээ. Жишээгээр хийж үзье журнал дээр. За 2020 оны 1 сарын 9-нд 2020 оны 01 сарын 09-нд харилцагаас өглөг төлөв. За тэгэхээр харилцагын гүйлгээ шивж байгаа учраас үндсэн данс нь харилцагын данс 110, харилцагын данс маань 110, 101. За дансны өглөгийн данс маань 310, 101 байгаа тийм. За тэгээд үндсэн данс маань өөрөө харилцагын данс байгаа. Тэгэхээр үндсэн данснаас харилцаг дээр очингод кредит дээр мөнгө гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр кредит дээр 100 сая төгрөг авчихна гэсэн. За 100 сая төгрөг авчлаа. За одоо ингээ гүйлгээ шивцэн учраас гүйлгээ нэмэгт авчаад арай. За тэгэнгүүт за бас нөгөө давхар хүчлэлтээр маань мэдээлэл маань ороод ирж байгаа гэсэн. За эхний мөрөн дээр юу вэ гэвэл харилцагаас 100 сая төгрөг гарсан. Хоёрдугаар мөр дээр юу вэ гэвэл дансны өглөг 100 сая төгрөг төлөгдсөн. За энэ гүйлгээ маань яаж орсныг гүйлгээ баланс дээр харъя. За гүйлгээ баланс дээр очингууд харилцагаас маань 100 сая төгрөг яатсан байгаа. Хасагдсан байгаа тий. Эхний жишээр дээр 500 мянга нэмэгдээд саяны жишээр дээр 100 мянга хасагдсан учраас эхний эцэг үлдэгдэл нь 100 мянга болж байна. За эсвэргээрээ дансны өглөг маань сая харилцагаас кредит дээр 100 сая төгрөг хасагдсан бол одоо дансны өглөг дебит дээр 100 сая төгрөг хасагдчихна гэсэн. Тэгэхээр 200 сая төгрөгийн эхний үлдэгдэлтэй байсан дансны өглөг маань 100 сая төгрөг хасагдаад эцэг үлдэгдэл нь 100 сая болж байгаа. Тэгэхээр яг адилхан нэг гүйлгээ хийхэд гүйлгээ баланс дээр яаж яаныг бол нэг дансны кредитээс хасагдж хагаад нөгөө дансны дебитээс хасагдах ч юм уу. Ямар нэгэн байдлаар баланс гэж энийг хэлээд байгаа. Дебит кредит гэдэг. Нэг гүйлгээ явагдахад л хийгдэхэд л дебит дээр дүн кредит дээр нэг газараас хасагдж хагаад нөгөө тал дээр нэмэгдэж байдаг ч юм уу. Нөгөө тал дээр нэмэгдэж хагаад нөгөө тал дээр хасагдж байгаа. Ийм жишээгээр явж байгаа гэсэн. Тэгэхээр данс бүртгэл, дансны код өгж байгаа шалтгаан маань энэ байгаа гэсэн үг. Ажил гүйлгээ анхан шатанд хийхэд тухайн дансны кодороо гүйлгээ маань хуваарлагдаж тэгээд гүйлгээ балансын гүйлгээ гэсэн энэ талбарт бүх ажил гүйлгээний дүнгууд нэмэгдэж хасагдаад тэгээ эцсийн үлдэгдэл гарч байгаа. Энийг л тодорхойлохын тулд данс бүрийг өөрийн гэсэн одоо энэ касс бидний чин дээр касс харилцах дансны өглөг гэдэг тус тусд нь ялгаж сэгчтэй бүртгэхийн тулд дансны код гэж өгөгдөж байгаа. За тэгээ гүйлгээ баланс дээр ингээд олон дансны задаргаа байгаа шалтгаан нь юу вэ гэвэл ажил гүйлгээ бүрийг ялгаж тусад нь харуулахын тулд ингэж тус нь данс үүсгэж байгаа гэсэн. Та нар өөрсдөө одоо энэ жишээн дээр байгаа данснаас өөр жишээ авах юм бол шинээр данс нэмээд хэмжээний бүртгэсэн ч болно гэсэн. Тэгээд энэ олон дансны задаргаа маань өөрсдийнхөө бүлгээр
баланс дээр очиж зогдож байгаа гэсэн үг. Мөнгө хөрөнгө бол мөнгө хөрөнгө рүү, авлага бол авлага руу. Тэгээд тайлангийн эцсийн үед яаж ийнэг бол гүйлгээ маань дуусаад бүх гүйлгээгээ хийгээд дуусаад хаалтын бичлэлтэй хийжлээ гэж бодонгод эцсийн үлдэгдэл гарлаа. Энэ эцсийн үлдэгдэл чинь энэ балансын байдлыг харуулж байна гэсэн үг байхгүй юу? За тэгээ эхний хичээлийн хүрээнд дансны талаар товчхон мэдээлэл өгөхөд энэ байна. Тэгээ дараагийн хичээлээ үргэлжлүүлээд үзээрэй.